Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л хэлж мэдэхгүй шүү. Тимээ нэрээ тий. Ямар ч ирэ чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая. За сайн байцгаана уу? Гэр бүлийн радио 104.5 84.5 бас дэлгэн дээр яг одоо 3 дугаар студиэс хөтлөгч Эрка Заяа очроо найруулагч Мизу нарын хамт том өрөөндөө бэлэн болсон байна. Ингээ манай зочид минь гоё чөлөөтэй яриаг манай буудан дээр тухлан суугаа таалан болгоогоо сайхан шууд 9986 1045 дугаараар холбогдоод биднэртээ үзэл бодлоо хуваалцаарай. Тийм ээ. За тэгэхээр өнөөдөр бол одоо манай Заяагийн микрофоныг зориуд хаасан байна. Заяа яагаад тэгэхээр Эрка битэрийн голд ясайн. За ясаахыг. За тэгэхээр ясайн тэр нэг сэдв битэрийн голд өгнө. Тэр сэдвийг битэр сугалж аваад айл өнцөг хоёр талыг нь хоорондоо битэр мэтгэлцгээ. Заяа битэрийн голд ясааж гэнэ гэсэн үг. Тэгэхээр манай сонсогчдод нь гоё юу яаж болно шүү нөгөө. Үнэхээр хэн нэгнийх нь талд ороод байгаа үзэл бодлоо хэлхийг хүсчээвэл шууд 9986 1045 9986 1045 дугаар руу залгаад ороод ирээрэй. За тэгээд манай Эрка мань амраад ирцээ. Өнөөдөр том өрөөнд орж байгаа анхны өдөртөө ямар шүү сэтгэлд ажиггүй өстэй тий. Айгу юу судал юм бэ тий. Найруулагч гуйж ийна микрофон өгчлөлтөө гуйж ин би дахиж тийхгүй нэрэ шүү амлаа. Вау, найруулагч ямар өөр болчихоо. Өөр хүн байсан юм шүү дээ. За. Замаа. Ярьчаад байна. 3W1045 цагийн вебсайтаар бөмбөрцийн өнцөг болон бүрээс биднийг сонсоорой. За тэгээ үзхийг хүсэх юм бол Facebook дээр гэр бүлийн радио 104.5-гийн кириллээр бичгээр манай хуудас гарч ирж байгаа. Том өрөө цэнгээд нэвтрүүлэг маань эхэлж гисэн байгаа шүү. Ингээ радиогийн 3 дугаар студид Эрка очроод Заяа найруулагч Мизу гэхдээ надад микрофон өгөөгүй байгааг та бүхэн харж байгаа мэдж байгаа байх. Бодчихээн. Яасан гинөө жолоодод гараа яв гинэ юу. Доороос нь зоо гинэ надаа. Жолоодод гараад явмав гээд ах шиг байхгүй. За бүгдээрээ хамтдаа заяа ер нь явж лээ тийм ээ. Энэ доороос нь гатгаж үзье. За яадын очроо. За тайлбарлаач. За ингэж байгаа. Битэрийн голд бол Заяа ясайн. За битэрийн хооронд нь уралцуулах нь штэ. За нэгсэндээ Заяа битэрт нэг сэдв сонгуулах юм. За дугаа ээжээ тэр очоо тайлбарлчих. Сэдв сонгуулахыг Заяа. За хоёулаа сэдвээ эхлээ сонгоно. За сэдвийнхаа хоёр талыг дараа нь дахиад сонгуулах юм. Тэгээ хоёр талаас нь хоёулаа хоорондоо мэтгэлцнэ л гэсэн үг байна. За эхлээд сэдвээ сонгох юм байна. Дургүйсэн ч гэсэндээ тэр сонгосон талаараа зүгээр очоо тайлбарлчих. За тэгэхээр бүгд хамтаа шууд эхлэе. Нараа сууж. Эрка битэрийн ус балгацсан юм шиг. Эрка битэрийн аль нэгнийхэн талд орохыг хүсчвэл манайхан шүү манай буудан дээр шууд орж ирээрэй. Очлоорой. 9986 1045 1045. За ингээд ямар сэдв байхын бүгдээрээ сугалцгаая. За сэдвээ соглоё. За чи өөр микрофоноор яриа. За тэгээд тий. Сэдвийн зүгээр очроод очроо. Өнөөдөр Заяаг бол бүгдээрээ яриулахгүй биш хэлээ тийм. За түрүүнд нэг юу дууссаны дараа найруулагчийнхаа их дургсан юм аа. Дурггүй хөдлөсөн. Дайлжсэн. Нугаас энэгээр дайлжганаад байгаа байхгүй. Эрка жоохон наашаа суучих. Та хоёр айгу хүндий юм шиг харагдаад байна. Та хоёр чи жоохон нааш суу штэ. Тийм ээ, тийм. Заяа айгу надад дасчаад байгаа юм аа. За алуу сэдв сонгоё. Наа чи 5 хүүхдэн шүү. За. Нэг байхгүй наа. Байхгүй. Эрка сэдв өгөлтөө нааша. Эрка ингэж хиндэгж ийн гэдэг байхгүй. Хиндэгж. За сэдв. За сэдв сонгоё. Тэр ярьчих л да. Болоогүй. Тэр ярьчих. За яах юм юм уу? За тий наадгаал суглана гэсэн үг. За сэдв. За ямар сэдв ярих юм уу тий? Гаргаж ирээ. За хамгийн гайхалтай нөхшөө юм байгаа шүү өнөөдөр. Ямар сэдв байгаа нь мэддэггүй. Ганц мод гал болдоггүй, ганц хүн айл болдоггүй гэж. За өнөөдрийн сэдв бол ганц мод гал болдоггүй, ганц хүн айл болдоггүй гэдэг сэдв байна. За энэ үг яг зөв үгүй үгүй юу энэ бол сонио үг гэж хоёр талын хоёлаа сонгоно гэсэн үг. Ер нь сүүлийн энэ 7 хоног бол хэдүүлээ дандаа ийм нэг Монгол хуучны үгнүүд идэг штэ. Өгчтөр бол одоо нөө юу явсан штэ. Хүний нохоо идэхээр өөрийн нохоо ид. Тий. Тэгэхээр өнөөдөр бол ганц мод гал болдоггүй, ганц хүн айл болдоггүй гэдэг сэдв явж байна. За одоо айл талын сонгоё. Хоёр талаа сонгоё. За. Мизу над яг ингэж хэлээрэй гэсэн үнэн юм байна. За. Би очроогоороо түрүү сонгуулнаа. Чи микрофон өөр дээр аваач энэ хоёрыг яалцгаа. За яах вэ? За миний сонголт тийм ээ гэж. За чи үгүй гинэ. Чи болдоггүй гэдэг нь үгүй юм байна гэж би яах вэ? Одоо тэр наад үг чинь бол үгүй тийм байх ёсгүй гэ. Энэ үг бишээ гэсэн.
Би болонгууд энэ үг бол үнэн, тийм ээ гэсэн утгыг илэрхийлж байгаа байхгүй. За манай сонсогчдод манай өнөөдрийн мэтгэлцэх сэдвийг л ойлгосон ба ганц мод гал болдгоо, ганц хүн айл болдгоо гэдэг үг сонгосон маань энэ дээр үзэл бодлоо манайхан шууд 9986 1045 дугаар руу холбогдоод ярилцаасаа гэж хүсэж байна. За би бол одоо тим гэдгээ бол сонгоцсон байна. Манай хүн бол үгүй гэдгээ сонгосон байна. Тэгэхээр энэ дээр ямар ч бэлтгэх юм байхгүй байхгүй гэж гол нь мөн чанар нь өөрсдөө дотоод юугаар чи зүгээр наа сууж чи зүгээр наана ойрхоноос сонсоо л байж. За тэгэхээр ингээ. За шууд чамаас эхлэх үү. Ягаад тэгэхээр нэг ганц мод гал болдгоо, ганц хүн айл болдгоо. Тэгээ юу болох юм? Энэ бол одоо үгүй тийм байх болохгүй гэж. Үгүй тэгээд одоо чи ганц хүн юм болно л гэж л ярих. Үгүй тэгэл ганц би хүн гэж байхгүй мó. За энийг нэг жоохон янзлж манзлах гэдэг тий. За тэгэхээр хоёр нь энэ 7 хоногт бид нар бас ингээд ер нь дээр үесээ бид нар бас янз бүрийн байдлаар хэрэглээд ирсэн үгнүүдийг сонгож аваад тэр нь тийм үгүй гэдээ ерөнхийдөө явж байгаа. Мэдээж өгчтөр бол бид нар нөгөө хүний нохой идэхэр өөрийн нохой идэх гэдэг сэдвээр ярилцсан үгэн дээр. Тэр бол одоо орчин үед хүмүүс их буруугаар хэрэглээд байна. Энэ бол тэгээд өөрийнхөө хамаатнуудад төсөв өгөөд энэ байдлаар хэрэглэх юм буруу болноо. Харин тий хамаатан ах トゥ төрөл төрөстэй дэм болж амьдрах чинь сайн юмаа гэдэг талаар хэлсэн. Өнөөдөр бол одоо ганц мод гал болдгоо, ганц хүн айл болдгоо гэж байгаа. За тэгвэл энэ дээр за чи эсрэг талын сонгосон байна шүү дээ. Тий. Гэхдээ би бол ингэх гээд байгаа. Тэгээ ганц хүн тэг юу юм? Гэхдээ мэдгүй чи наадгаа сонгосон ч. Тэгэхээр энэ чинь би тэгэх гээд байхгүй. Яг энэ үгний одоо гол одоо агуулга нь бол ингэх гээд байна л да. Олуулаа үйжиж гоё юм гэр бүл болдог шүү гэдэг юм санаал баг шиг байна л да. Чи ганцаараа биш шүү. Гэр бүл гэдэг бол олуулаа хэлж байгаамаа. За одоо чи бол ингэж байгаа. Чи тэгэхээр одоо юг сонгож байгаа гэхээр үгүй ер нь ганцаараа хийсэн дээрээ гэдгээ сонгож байгаа байхгүй. Биш үү. За тэгэхээр энэ ингэ. Хоёр бүр тэрийг эрэг шургаар нь салгачих юм аа энэ. Энэ угсаа энийг салгана. Ийм эрэг шургыг хой микрофоны бүгсэнд залгах гэдэг шүү дээ энэ хоёроос те. Бас сонин шүү. За тэгэхээр өнөөдөр олуулаа ер нь энэ үгэн дээрээс олуулаа хийх нь зөвөө гэдгийг би сонгоод ярих гээд байгаа байхгүй. Тэ юу ч хийсэн болно. Манай Эрка бол энэ ганцаараа хийсэн дээрээ гэдгээ сонгоо. Одоо ингэх гээд байгаа. Хуучин цагт бол наадах тохирох байх энэ үг. Одоо орчин үед бол тохирох боломжгүй болчиход. Яг тохирохгүй байж болно гэдэг байгаа. Очроо. Чи наа микрофон хаяад над руу хараа. За. Ингэх гээд байхгүй. Хуучин цагт бол хараа нүүдэлчин соёл ахуугаар амьдрахад ганц хүн болоод үнэхээр аргагүй. Үнэхээр хэцүү. Одоо маландаа явна, сүү сайландаа байна. За тэгээд нөгөө нэг юмудаа бас хийн дажуугаар нь маруулаа бэлдэн одоо ариг марга эсгэн нэдэр гэх. Ганц хүн бол хизээч барахгүй байхгүй хуучин цагт. Одоо орчин үе тараа ганцаараа ажил хийгээд явж байгаа. Зүгээр л өөрөө бие даасан гэр бүл одоо гэсэн үг шүү дээ. Ганц хүний гэр бүл гэсэн үг шүү дээ. Ийм хэлбрээр амьдраад иж болж байгаа байхгүй юу одоо. Орчин үед. Нэг вай. За наадах нь. Яасан гинэ та нар. Чиний хоолой бүр ямар холоос орж ирж байна те. Тэгэхгүй яа тий. Яасан гинэ та нар. За одоо жоохон яасан ганц хүн яасан гинэ Эрка. Ганц хүн айл болно. Ганц. Өөд. Манай очроо гэхийг өгөөрэй, Эрка гэхийг таслаарай. Татлаа. Минийх байна. Нэг хоёр. За. За яриа. Хүүхдүүд яриарэ. За тэгэхээр би тийм үгүй гэж байгаа. За тэгэхээр яхаа орчин үе талаас нь ганц. За би тийм дээр ер нь ярья. Ер нь мэдээж тий би бол орчинд үедээ л холбох гэж оролдож байна. За мэдээж бол одоо ганц мод бол мэдээж гал болохгүй гэдэг нь бол зөвөө. Яг тэгэхээр нэг одоо ганцхан модтой байвал те тэр түлээл дуусчих штэ. Тэг. Ганц хүн бол айл болохгүй гэж. Ганцаарх нь түлээл дуусчих юм аа. Одоо ганц хүнд одоо ингээл хитрхи эд хөрөнгө юу бүх юм байсан ч гэсэн ганцаардл гэдэг юм чинь энэ дэлхийн хамгийн хэцүү зовлон багхгүй юу. Тийм учраас яг энийг одоо олуулаа хамтдаа багаараа хийгэрэй л гэсэн өнцгөр монголчууд мань одоо ганц мод гал болохгүй, ганц хүн айл болохгүй гэдэг. Бас Монголд бас өөр үг бас байгаа. За. Нөгөө ураг төрлийн холон дээр уул усны ойрон дээрээ гэж. Тэгэхээр нөгөө нэг ер нь олуулаа байхаар л асуудал үүсээд идэг. Манай нүүдэлчин соёл одоо тийм байхгүй юу? Тэгээд ганцаараа байхад бас их бүтэм. Ер нь бол юм шүү дээ. Ганцаараа байхад бүтээл их гардаг байхгүй юу? Тийм үү. Хурдан явъяг бол ганцаараа явдаг үг. За тэгээрээ. Тэгээд ганцаараа хол явъяг бол олуулаа яваа. Хол явахгүй шүү дээ. Ойрхон явах гээд хурдан л явах гээд шүү дээ. Тийм үү. За.
Тийм Тэгээ юу богино. гэдэг юм бэл ингээд дөрвөн машин ингээд аялж явсан чинь ингээд айгүй төвхтэй байдал үүсэж байгаа. Ингээд нэгийг хүлээд юм бэл айгүй их. За тэгвэл дөрүүлээ аялалд явсан онцгүй байсан. Ганцаараа Ерөөсө явсан ганцаараа явбал арай хурдан мордан Ямар жимбик байдлаар гяс юм бэ? хоол моол ч гэсэн тий. Заавал зүгээр, галт зүгээр. хүлээд авах шаардлагагүй. Зүгээр сайхан гаазан билетгэн дээр пор хийлгээл нэг дөрвөн хүний байгаа пат гэж болчих юм билээ. Ингээ ер нь тэгэх юм билээ. Ганцаараа байвал бүр хоолж идэхгүй амар. Гаал талах ямаар аргалаа л. Би бол бүр ганцаараа аялал тэгж ажиллах юм билээ. Ер нь яг өөрийнхөө юмыг сонгоцсон юм шүү дээ. Ер нь бол тийм байна. За дахин Яг би. Гэр бүлийн радио Ер нь би хоёр хүнд 104.5 гаргаж долгион дээр үзсэн. та яг энэ цаг мөчөөд том өрөө цэнгээд нэвтрүүлгээ хүлээн авч сонсож байна. 3 дугаар студиэс очроо энэ хэм бэлээ. Эрка заяа мэдээж найруулагч Мизогийн хамтдаа энэ өдрийг тавих бүхэнд хүргэж ярих юм байгаа. байхгүй Тэгээд болохоор дээрэс нь энийг хэлсэн энэ өнөөдрийн сэдэв бол ганц мод гал болдоггүй, ганц хүн айл болдоггүй гэдэг сэдвийг энэ хоёр маань сонгосон. Харин энд үгүй гэсэн сонголтыг хийснээрээ хоорондоо нэг өсөндөө яг авсан сонголтын хүрээнд ингээ мэтгэлцэж ярилцаж байгаа. За одоо очроогоос одоо жишээлх юм бол тим гэсэн сонголтыг авчаад Эркагаас л үгүй гэдэг сонголтыг авчаад байгаа. Би Эрка дээр жоохон хэцүүхэн байх болов уу гэсэн Эрка яг өөрийнх нь талын юмыг миний юм сонгосон. байна. Энэ үгүйс миний юм байна. Асуудал Энэ болдог ямар ч шүү. асуудал алга юм. За Эркагийн эсрэг надтай хамт довтлохоор манай сонсогчд минь ороод ирээсэй гэж хүсэж шүү. Ааха 9986 1046 1046 дугаар дээр манай очроод туслаа та бүхэн ороод ирээрээ. Эркад яг хөдөө тэгсгээд байж хад бас болно. Тэгэхээр очроо өмгөөлдөө. өөрөө өөрийнх нь талыг нэг сайхан яриач. Энийг одоо нэг өмгөөлөд авах юм байхгүй шүү дээ чи. Тодорхой байгаас дээ зүгээр өгүүлбэрээ сонсоод болоо. Чара ганц мод яаж гал болох юм? За ганц мод Чи гал чүлэнцний мод яриад байгаа хөө ганц. Үгүй болохгүй шүү дээ тийм үстэй. Юуны модыг хэлээгөө. Чи тэгвэл ганц чүлэнцний мод аваад аялалд яваад Чи нэг үзье. юм том нилээ том хөгшин улаангар заяа бүр ингээд хатаад ингээд унцсан заяа ганцхан мод. Өө тэр чи хідэн сараас нь. За тэгвэл ингээ чи гэр бүл хүүхдүүдээ эхнэрээ ингээд хамтд нь авч явахгүй ганцаарх нь аялаад үз. Оо явна. Ганцаараа аялдаг хүмүүс байна цаан чи бүр. Тийм үү? Тий бүр влог хийгээ сүүд. Бүр ганцаараа хийрмээр Гэхдээ хоноо. Эрк Тэр ганц авахтан байна өө. Эрк олж чадахгүй шүү. 3000 км одоо ганцаараа явцсан шүү дээ. Аа. Яваад энэ хүмүүс өө. Аха. Тэгээ тэд За. нэр юу юм үгүйсэх юм. Гоо хоёлоо тэгвэл ингээ За. заяа. Одоо ингээ ер нь яг хуу Монголд одоо нөхцөл юу ч ямар нэг юм хийхтэй За. ер нь ганцаараа хийхийн давуу талтай яг бодиттой юмнууд юу вэ? байлгүй. Олоолаа хийхийн давуу талууд юу вэ гэдэг талаас нь бас ярилцсан хэдүүлээ. Тэгээ. Тэхөө. Тэгээ. За ганцаараа жишээ ярив да юу вэ? Одоо юу гэдэг нэг ийм компьютер дээр Ганцаараа унтах сайхан тийм үү? За тэрэн дээр бол хараач юу юм байна. Тэг ганцаараа унтах. Би ганцаар унтчих чаддаг байхгүй. Тийм үү. За ингээ ялагдлаа их нэг оноо шүү. За Тийм байна. наашаа. За баярлалаа. Одоо очроо нэг Наад ч бол унтах тухай биш байхгүй. Наад ч унтах тухай биш. Хоёр нь ганцаараа болоо олонлоо хийх юмны талаар ярьж байна л да. Тэгэхээр ганц хүн айл болдоггүй гэдгийг нэг жишээ нь одоо жишээлбэл ганцаараа унтаж чадахгүй байгаа Биш айд биш. Тэр чинь айд биш. Энэ айдын тухай яриад Тэгвэл байгаа. ингээ өнөөдөр орой эхнэр чи орондоо очроо очиж унтвал яаж вэ? Очроотой бол нэмэргүй шүү дээ. Очроотой байснаас ганцаараа унтсан дээр үлээ. Тэгээ очроотой юугаач ихвтэй. Тэгэхээр Чи нохоогоо тэрж унтдаггүй юм уу? Оо нохоогоо тэрүүл унтчих. Тэгээ ялгаа юу вэ? За одоо тэгвэл нөгөө талаас нь За. алуулаа хийж болох зүйлийн талаар. За олуулаа хийж болох зүйлийн талаар зөндөө юм. Олуулаа гэдэг юм уу Тий, та? олуулаа тий. Нэг нь ганцаараа л гэдэг санаа шүү Тий, дээ. тий. Аа, Яг олуулаа гэдэг дээр хэдүүлээ бодоод үзье дээ. Олуулаа хийж болох зүйл юу вэ? За ялангуяа одоо ингээд энэ радиогийн нэвтрүүлэг хөтлөхөд яг дан ганцаараа хөтлөнө гэдэг бол хэцүү. 2 3 хэцүү л байхгүй. Тий. Хэцүү. Тий. Боломжгүй биш. Тийм үү? Удаан оршин тогтнож чадахгүй л. Хөш. Яг найрлагчаа хэрэг гаргаад яг өчтөрийг шиг заяа битэр явах. За тэгээд өгшөө гинэ. За. Юу нэ сонсон. Сонсон юу гинэ? За яг олуулаа хийнэ гэдэг чинь ер нь гоё л доо. Тэгтээ буруу бити ойлгоорой. Одоо хуучин цагт бол одоо Чэгс сонио. хуучин цагт бол одоо яг гараараа л бүх юмыг хийдэг байсан цагт нэг хүний 2 гар, 2 хүний 4 гар гэл ингээл явдаг л байсан л байгаа байхгүй хөрх юм. Одоо орчин үед бол тэг шаардлагагүй болчиход байгаа байхгүй. Чи ганцаараа байхад техник технологи нь чи өөрөө ашиглаж чаддаг бол тэгэл бүх юмыг чи ганцаараа хийж болно. Одоо энэ наад сэдв чи өөрөө айлын тухай яриад байгаа байхгүй. Айл гэрийн тухай. Тий, одоо ганцхан Яг үлдэхгүй л дээ. Одоо нэг Гөө, удан содор модор үлдэхгүй л дээ. Одоо юм байгаа. Гэхдээ ганцаараа амьдраад иж болох юм уу? Болно шүү дээ. өгчтөр нөгөө нэг ийм үгэн дээр бас нэг жоохон муухай байдаг гэд манай хэн инхүүш те орж иж хэлсдэгвэл энэ үг бас айлын хувьд тийм ээ ганцхан хүүхэдтэй хүүхэд нь болоод төрөөд өсөөд явж байгаа хүний хувьд одоо энэ үгийг хэрэглэх нь
яг зөв буруу юу гэдэг тал дээр яриад заавал штэ. гэрэл гэдэг штэ эн чинь. Тэг гэр айл. Тий. Заавал гэрлэх ёстой гэдэг штэ. Гэрлэгч гэсэн. За гэрэлчлээ зэ. Чи битэр ингээ гэрэлчлээ жишээ авч байгаа шүү зэ. Чи битэр Жишээ авч. За тэгэнгүүт голоос ганцхан нэг охин төрлөө зэ. За. Тэгсэн чи тэр охиныхын дэрэгд аав ээжтэй ярихдаа дахиад хүүхд мөхттэй болоо штэ. Угаасаа чадахгүй штэ тий. Тэгэнгүүт одоо нөө ингэжтэй. Чадахгүй байна уу хүсгүй ч ганц хүн айл болохгүй гэд. Хоёр угаасаа хүсээд хүүхдтэй болох хэцүү шүү дээ. Хэцүү ч биш Гоо битэр яг Боломжгүй жишээ авч байгаа шүү зэ. Зүүрлж шүү. хин төрх юм. Гоо зэ эрэгтэй эмэгтэй хүн байдаг гэж. За хин төрх юм зүгээр тэрийг Тэгвэл хин нэмэх. Чийл төрнөөсөө өөр яадаг. Сахалгүйгээр. За зэмбэр балаараа. Би тэгвэл нэгээс илүү төрөхгүй шүү. Чадахгүй би нэг жишээр нь баг төрөх юм аа. Дахиад төрчлөө. Тийм ээ. Одоо очрог хэлж байгаа үнэн баггүй. Одоо би жишээлбэл хараа энийг хэрвээ муугаар сонсогдох боломжтой юу вэ? Боломжтой. Тэг бодож. Жишээлбэл одоо хараа үнэхээр гэрлэх заавал хүн болгон гэрлэх ёстой мó? Заавал хүн болгон одоо ингээ гэр бүл бүтээгээд тэ үр хүүхэдтэй байх ёстой мó? Гэвэл би бол одоо бараг үгүй гэх байхаа гэж бодоод байгаа байхгүй. Одоо би бол өөрөө гэрлсэн. Би бол гэрлэхгүйгээр чадахгүй. Би бол тэргээ хүлэмжшэрнэ. Гэхдээ бүх хүн миний замаар явах ёстой мó? Хүн учраас. Тий. Бүх хүн миний одоо замаар явах ёстой мó гэвэл үгүй байхгүй юу? Тий. Тийм биз дээ. Зарим нь ганц биеэр явж байгаа хүмүүс байна. Айж болно тий. Тэгээд бүр орчин үеийн залуучууд дараа бүр байр худалдаж явах нь бол тэдний амьдралын гол зорилго биш гэж хэлж За байна. тэгвэл бүр ингээ гүнзгийрлж ойлаа. Дандаа түрээсээр ганц биеэр яваад байгаа залуучдыг одоо гэр бүлтэй болооч молооч гэж одоо хамаадан садан тий. тэгж хэлэх нь буруу юу? Би шууд одоо ингээ буруух гэдэг байхгүй. Харин тий. Шууд би одоо энэ үгнээс одоо миний авсан байр суурь чинь тэр штэ. Ганц мод гал болохгүй, ганц хүн айл болохгүй гэдэг үг бол буруу. За тэгэхээр ганц биеэрээ явж байгаа ингээд залуучуудад хандаж энэ үгийг хэлэхээр бас эвгүй сэтгэл төрхөл юм байна тийм ээ. Гэхдээ ууралдаг байхгүй юу ер нь залуучуудыг. Одоо манай нэг ганц нэг сингл явж байгаа залуучдыг чи одоо гэр бүлтэй болооч хөгшөрлөөч те. Одоо чи одоо ингээ араа явж байгаа насны бүксэнд нэг хантай болоод хүүхдтэй болсон чинь тэгээ хүүхдийн эцгийн хуралд очисон чинь те өвөө чи ирлээ гэдэг үл яах юм тэр. Тэг яг гэхмэслээ би нэг жоохон тоглоом шоглоом игээд тэгвэл ер нь ууралдаг байхгүй та нарт ер нь ямар хамаатай юм. Тийм. Хамаатан задандаа ч уурлана. Үнэн. Би өөрөө ингээ зохицуулаад ингээ явж штэ гэ те. Тий. Одоо тэр хараа жишээлбэл миний хувийн айдас байж болно штэ. Би өөрөө хувьдаа айдаг. Тий. Би ганцаараа өгчихүүдээ гэдгээс айдаг ч юм уу. Тийм байж болно штэ. Тэнгүүд нөгөө талд чинь тийм нас айдаггүй. Бүр тэндээс бүр ингээд амьдралын гол юм авдаг хүн байвал би тэрийг яг өөрийнхөө айдсаар төсөөлөө тэр хүнийг загнаад иж болохгүй байхгүй. Магадгүй чам чиний бодлоор болоод ингэнэ гэсэн үг. Одоо нэг хүн ганцаараа явж байгаа л дуусъя гэж зорцсон. Тэгвэл тэр ганцаараа явж байгаа дуусахтаа одоо нийгэмдэр ямар нэгэн зүйлийг сайнаар хийн ч юм уу ямар ингээд зорцсон тэрийг бол буруутгахгүй гэж хэлээд байгаа юм байна шүү дээ. Тийм шүү дээ. Том юм одоо бүр одоо миний тэр нэг уншдаг ном дээр ийм байгаа байхгүй. Ер нь ганцаараа байгаа хүн их ажил амжуулдаг гэж байгаа. Одоо тий. Яг тэгэхээр хараа гэрэлцсэн хүн одоо яах нөгөө нэг ааш нь олдохгүй эхнэрийнхээ одоо аашиг нь олно. Нэг за тэгээд нөгөө юу идмээр байгаагаа мэдгүй байгаа ч гэсэн нэг гоё мэдмээр байгаа гэдэг тэр эмэгтэй эхнэрийнхээ аашиг олно. За 2. За ингээд нөгөө нэг хүүхнийхээ одоо юу өмсмөр байгаагаа мэдгүй байгаа ч гэсэн юм өмсмөр байна гэж бодож байгаа тэр хүний одоо тэр аашиг нь олно. За бити давраад агараа. За энэ бол зүгээр эхнэрийн л асуудал. Ингээд 4 5 10 хүртэл явна. За тэгснээр дараа нь хүүхдүүд орж ирнэ. За ингээд орон байр. Аюулгүй байл, хоол хүнс гэдэг ингээд чиний одоо нөгөө хэрвээ чамд том амбиц байдаг бол тэр том амбицаас хоошин татах юмнууд юм байгаа хөөхгүй. Чи тийм хариуцлага үүрхгүйгээр очроо сайхан энэ дэр зөрүүлээд юм хэлээ л дээ. Гого одоо би түрүү нийлээд шүү дээ. Нийлээд ер нь хамттай бол одоо Эрка гэж байгаа шүү дээ. Эрка түрүүнд гэсэн шүү дээ нөө үхлээс одоо ганцаараа үхээс айдаг учраас те нөгөөдөл нь айдгүй юм зорцсон учраас гэдэг юм ялгаа яриад ялгаа хоёр яг хүний хувийн би үг нь буруу бодоод байсан мэн гэдгийг хэлж байгаа байхгүй би үг нь одоо гэр бүлтэй болдог хүмүүсийг одоо даралт өндөртэй хүмүүс гэж боддог ганц бие хүмүүс л нэг даралт бас байна даралт байна тий за манай хин сайхан юм ороод ирсэн таагуур миний тухай яриад байна гинэ яасан хөвсгөл 12 цаг үхэл юу вэ одоо юу вэ айгу муухай юм болчтой нар уг нь түрүүн тояг гэж юм дэмжиж авсан хөвсгөл 12 цаг болгон хонох
нийт санхүү хөвсгөл тэр 200 гэрлэгстэй хардталсан шүү. Энэ нэг өнөөдрээс Аялаад үхэл чиг шиг. яагаад энэ муухай Ямар муухай энэ муухай вэ? За сайхнаад гэж хандаж хэлэхэд та гурав миний тухай яриад байгаа мó гэж байна. Үгүй ээ, энэ хоёр чиний тухай яриад байна. Би бол зүгээр дунд нь ингээл хөшөө ямар нэг хөшөө олж Сайхнаа би чамд хэлье. Чамаас асууя. Чи яг 99 10 45 дугаар руу залгаа ороод ир. Чи яагаад ер нь ганц би яваад идэг юм бэ? Чи яг үнэнгээ хэлэхэд ганц мод гал болно, ганц хүн айл болно гэдэг үзэл бодолтой яваад байгаа байхгүй энэ хүн. Тийм. Яагаад ингэж үзэл бодолтой яваад байгаа энийг хэлээч. Тэгсэн чинь ингүүл яг үгүй би тийм үзэл бодолтой яваагүй байна. Би Олдохгүй байна. Хүний нөгөө нэг олон болгох хүний хайж ийна гэдэг үл яг уу. Одоо тэгэл тийм ч байж болно шүү дээ. Гэхдээ яг ер нь бол ямар ч үзэл бодолтой байж болох байхгүй яг энэ байр суурин дээр. Би хүн болгоныг гэрлэх ёстой гэдэг одоо манийдing нэг гэрлэгчдийн одоо өнцгөр бид нар гэрлэхгүй байгаа нөхдүүдийг шүүгээд байж Манай гэрлэгчдийн групп админ. Тэгэхээр энэ дээрээсээ битэрийн мэтгэлцэх сэдв чи одоо бүр тодорхой гараад ирчлээ. Наадах чинь ганцаараа ингээд амьдралыг дуусгах нь зарим хүмүүсийн хувьд зөвөө гажиг юм биш ээ л гэх гэдэгхгүй би. Зөвөө тий гажиг биш. Би болгонд үгүй заавал гэр бүлтэй болох ёстой. Гэр бүлтэй болох ёстой гэдэг зүйлээ нэр. Тий. Чи тэгээд байгаа. За би тэгвэл дахиад энэ талаас нь хэлье. Яг хуу ганцаараа явж байгаад ингээд амьдралаа дуусгаад явлаа гэж бодоход ер нь харамсалтай байхгүй. Үгүй тэр харамсалтай нь бол чи битэрэл харамслах байхгүй. Үгүй хүүхэд байгаа сте. Одоо хүүхэд байна, үр удам, ирээдүйд. За тийм ээ. Ирээдүйд одоо үр хүүхдүүд нь ярих те. Ямар ч үр удмаа үлдээх гэдэг энэ зарчим чинь өөрөө асар том юу байхгүй. Үлдэх албагүй шүү. Ганцхан үгүй албатай байлгүй байхгүй. Ганцхан үлдээх албатай учраас аав чинь чамайг төрүүлж яддаг байхгүй. Үгүй манай аав зүгээр нөө даралтай учраас л яасан шүү дээ. За тэгэхээр их үлдээ. Үгүй яг намайг хараад гоё л байсан л ах л да тухай үедээ. Үгүй ер нь би ингэж бодож байгаа. За Эрика сонсож байгаарай. Аан гэд уун гэж байгаарай. Ганц би яваад байгаа залуучуудад байгаа те. Ер нь ганцаараа амьдарч байгаа дуусгачаа гэсэн бодолтой залуу байхгүй. Боломж олдвол мэдээж их нэртэй болъё. Боломж олдвол те ажил төрөл бизнес одоо юмнуудаа доктортой болж их нэртэй болъё. Бас дээрээс нь сэтгэлд нь тохирох нэг хэн нэгэн бас олдохгүй байгаа учраас ингээл яваад байгаа юм. А тэрнээс нэг ганцаараа явж байгаад үхэж дууснаа гэж байгаа хүн бол байхгүй энэ хорвоо дээр. Яг тэгвэл хүн хүнээрээ дутаж амьдрдаг юм а Эрика. Мэдээ олдохгүй бол яах юм? Олдохгүй тэгэл ганцаараа дуусна үстэй. Олдохгүй бол ганцаараа дуусна үстэй. Олдолгүй яадаг юм бэ энэ? Үгүй олдохгүй ээж болно штэ бас. Гэхдээ тэгтээ олдохгүй бол за ганцаараа дууслаа гэж бодъё зэ. За тэгээд болно штэ. Тэгтээ үгүй харамсгал байхгүй. Үгүй. Яагаад надад олдсонгүй вэ? Үгүй. Тэр харамсах гэдэг чинь мань эдийн одоо энэ гэрлэгчдийн группийн одоо бодлогохгүй юу? Үгүй. За үзэл санаа. За би сайхнаас асуумаар энэ сайхна чи ингээд той харуулсахгүй те олдохгүй л үздээ шиг тэгж байгаа л яваад өгнө үзгээ бодоо яваа. Тэгээ бодоод юм яа. Сэдэн дээр ер нь бол сайхан айгуу сайхан зөгцөх юм те. Архины сэдв ярихаар орж ирэх юм. Ганц би бүр харамсахгүй хүний талаар ярихаар орж ирэх юм. Одоо ингэж байгаа байхгүй юу? Манай нэг дүү байна. Айгуу мондог. Одоо манай сайхан арах бол да. Одоо эмэгтэй хүн. Гэтэ ганц би яваа. Одоо 30-д гарчлаа. Тэгээд хүмүүс эргэн тойрных хүмүүс хэлж байгаа байхгүй юу? Одоо чи гэрлээ чи. Эсвэл одоо хамаагүй хүүхдтэй болчих гэж ашиг тий. Хинээс ч хамаагүй өнтер гэж юм хаашаа. Тэгээд би болохоор дотроо ингээд гэрлээсэй гэж би бол хүсэж байгаа тэр хүнийг. Айгу хүндэлдэг, айгу гоё яваасаа гэж боддог. Тэгтээ тэр хүн ингээд хэлж байгаа байхгүй юу? Гэхдээ үнэхээр олдохгүй бол би яах юм бэ гэдэг байхгүй юу? Тэгээд надад ч гэсэн хариулт байхгүй. Тэгээд мань хүн болохоор ингээд ганцаар яваад байгаа. Мань хүний зарчим нь ийм зэ. Ер нь хараа ингээд хүчээр за олдохгүй байгаа юм чинь би энэ хүнтэй болгондоо гэд ингээ хүчээр хүнтэй гэр бүл болоод тэр хүнийг зовоо нь өөрийгөө зовоогоод одоо тэгээ ирээдүйд төр хүүхдээ ч зовоож ирснаас ингээл явж ий. Тэгэл юу яах нь харъя. Тэгэл болохгүй бол тэгэл үз. Хүчлэхгүй. Ингээд тачаадахгүй гэдэг байхгүй. Тэгээ би тэрнээс осоод эн чинь зүгээр л манид бол зүгээр л мэлэн л үеийнх юм байна. Манид гэрэлжээж хүүхдээ олж ээж л амьдралын утга учир оршдог гэд бүр итгэцсэн юм байна. Энэ тийм байх албагүй байхгүй. Тийм ээ бас. Гэхдээ зүгээр ийм ээ. Энэ үг үнэн үү гэвэл үнэн байхгүй юу? Тэгээ хамгийн гол нь энэ үг рүү төхөж очих замыг ганцаараа тулж байгаа гэсэн үг байхгүй юу? За сайхнаа ингэж ин олдохгүй байгаа болоод сингл явж байгаа юм л да гэж байна. Тий, тэрээс харамсахгүй байгаа байхгүй. Тий, олдчих юм бол энэ хүн чин дахиад хантаараа болоод амьдрал зохиогоод амьдралыг үргэлжлүүлэх гэдэг нь шүү дээ.
За, Бямбапта амьдралаа гайгүй болгоод хүнтэй сууя гэж боддог байхаа. Тэгээд нас явхаар санаа суугаад гэрэлдэггүй байхаа. Гунгасан нэг нь намайг тавихгүй, гутлаач ирснийг нь би тавихгүй гэдэг шиг юм болж байгаа ах гэж. За Бямбаптад хэлээ сайхнагийн талаар бити юм бичээд байгаа. Одоо тэр манай тэр дүү бол эмэгтэй хөвгт штэ. Тэгээд амьдралаа гайгүй болгочоод гэрлийн итэр гэдэг бол бодлого. Би тэрийг мэднэ. Өөрөө ч надад тэгж хэлж байгаа байхгүй юу? Тэгээд тийм хүн хүртэл надад тэгж хэлж байгаа байхгүй юу? Угаасаа би яа гэсэн бодлого. Амьдралаа сайжруулчаад яа гэсэн юу бодлого. Олдохгүй л байж байгаа. Харин тэгээд эмэгтэй хүн араа ингээд өөрийнхөө стандартууд ингээд өөрийнхөө стандартыг ингээд буулгамааргүй байна гэдэг байна. Өөрийнх нь хэлж байгаа. Тэгээд би хэлж байгаа байхгүй. Үгүй. Паяхал шүү дээ. Ер нь яг ингэж ганц би явж байгаа хүмүүс байгаа сте. За. Ганцаараа ингээд ер нь амархан биш л хэл та. Дуусгая гэсэн зорилготой хязгаарч яваагүй байхгүй. Олдчихосоо л гэдэг бодолтой нөхцөл байдал нь яахгүй ямар нэгэн шалтгаанаас ганц би яваад байгаа байхгүй. Нөхцөл байдал магадгүй нэг төлөвлөсөн төлөвлөгөө тийм маш олон зүйлүүдээс бодоод гэсэн. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байгаа гэхээр ер нь бол хүн болгон мэдж байгаа ганц хүн айл болохгүй гэдэг дээр бол хандлага нь яг бүгд нэгдэж байгаа. Эркатай ингэж адилхан нэгдэж байгаа хүн бол энэ дэлхий дээр байхгүй. Ганцхан эрка ганцаархнаа байгаа. Тэр сайхнаа чулуун хүү битсэн байна. Тэр дүүгийнх нь хилдэг зөв шүү. Би бас тэгж боддог гэж. Гэхдээ харин тэгтээ одоо ямар нэгэн нөхцөл байдлаас болоод ганц бие явж байгаа залуучдыг бид нар өмнөөс нь та нар ингэж тэгэж цаа шалтгааныг ойлгохгүйгээр хилээд болохгүй байхгүй. Болохгүй харин. Тэрнээс ганц хүн айл болдгиймаа гэж бодолтой явдаг хүн бол байхгүй. Тэгэхээр яг би сайхнаа хилээч чи нэрээ. За, одоо ингээ. Гэхдээ сайхнаг тэр юу гэх одоо та бид гурав. Сайхнагоо. Сайхнаа ингээд өөрөө ганц мод гэнэ. Сайхнаг юу гэх? Сайхнаа л одоо сайхнаг одоо яг сайхнагийнх энэ гэхгүй л дээ. Яг тэр сайхнаг хариулдаг хүмүүс байхгүй ч тэгээ сайхнаа ингээд тусдаа ингээд амьдэрж штэ. Өөрөө бүх төлбөр тооцоо бүх юмаа хийж. Тэгээ сайхнагийнх гэх юм уу? Одоо сайхнаа гэдэг бүтэн ингээд юу гэж үзнэ үстэй. Үгүй зүгээр сайхнаа л гин. Битээ балаа. За тэгэхээр өнөөдөр манай гэр бүлийн радиогийн том ороо нэвтрүүлэгт өнөөдөр сайхнагийнх гэдэг сэдв үргэлжилсээр. Олон тоон дээр бүтэн хүмүүсийг ингээд хэлэх гээд штэ. Гэтэл тэгэж хэлэхгүй штэ. Яаж ч утсан ганцаараа ингээд нэг хүн тусдаа гарсан байлаа гэж бодоход тэр ирнэ энэ ирнэ тэр ингэсэн энэ ингэсэн тэр гэртээ тийм юм авсан байлаа гэж ярих болохоос биш тэднийх ийм юм авсан байлаа эднийх ийм авсан байлаа гэж ярихгүй байхгүй юу? Сайхнагийнх тийм авсан байлаа гэжтэй. Үгүй олон тоон дээр ярихгүй. Үгүй сайхнагийнх гэхгүй юм байна л да угаасаа. Яаж ч утсан олон тоо биш. Тэр чинь ганцаараа юм чинь. Тий, олон тоо биш юм. Сайхнаа 3 4 нохоотой үйл яах вэ? Сайхнагийн нохоонууд л гэж яриа шүү дээ. Сайхнагийн нохоонууд л гэдэг. Сайхан бүх юм сайхнагийнх юм байна тий. Тий, сайхнагийнх гэсэн. Заяануудтай баярлалаа гэдэг шүү дээ. Нөгөө нэг одоо ааштай гэдэг. Үгүй. Юу гэдэг юм? Олон нүртэй гэдэг. Үгүй. Ийм бага дараа нь хэл. Ер нь ийм байхгүй юу? Энэ үг болвол үнэ. Үгүй. Эка санал нэгдэж дуусна шүү дээ. Юу яриад байгаа юм бэ? Би үгүй. Ерөнхийдөө базар суугасан надад мэдүү. Үгүй дээрээ байгаараа гэсэн. За мэдээч одоо миний бол одоо ойлгож байгаа. Зөрүүд туйлыг оруулж ирсэн юм бэ? Гэхдээ миний хэлж байгаа дээр та хоёр санал нийлэхгүй байгаа юм уу? Нийлж штэ. Нийлэхгүй нэ. Юу нийлэхгүй? Энэ хата РК-гийн одоо жишээлбэл нөгөө нэг ганцаараа ингэж явж байгаа, ганцаараа ингэж байгаа хүмүүсийг хитрхийх ингэ битээ туйгшаа дээ. Тэрэн дээр бол санал нийлж байгаа байхгүй. Үзэн штэ гэж байна. Тоо хамаагүй гэж. Ганц мод айл болно гэдэг ганц мод гал болно гэдэг дээр бол санал нийлэхгүй байна. Ганц хүн айл болно гэдэг дээр ч санал нийлэхгүй байна. Яагаад гэвэл айл гэдэг чинь нэг осондоо тэр чинь бүхэл бүтэн нэг хоёр болон түүнээс дээш хүмүүсийг хэлж байгаа байхгүй юу? Яг үндсэн тодтоглоно. Энэ бүр нэршлэр нь бүр үгээр нь тэгвэл тэгнэ штэ. Харин тэгээд утгаар нь ярьж штэ. Утгаар нь ярихгүй бол эн чинь үгүй олон тоомоо яриад ихлэхээр чинь шал тэнэг штэ. Айл гэдэг чинь угаасаа хүмүүсийн тухай хэлж байгаа үстэй энэ чинь. Ямар хайшин юм бэ? Мэдгүй та хоёрыг ойлгохоо хэлчихлээ. Сайхнагийн тухай яриаггүй юм уу? Үгүй чи хоёроос дээш болж ижил айл гэдэг чинь одоо тийм хүмүүсийн тухай олон хүний тухай ярьж байгаа юм чинь угаасаа би ганц хүн айл гэдэг юу гэдэг нэг тоо олон тоо биш гэдэгтэй адилхан үг болчиход байгаа байхгүй юу? Хоёр тэгтээ ингээд одоо энэ үгийг яг утга нь бол энэ штэ. Ганц хүнийг бид нар одоо ингээд амьдралаа дуусгах болно. Ингээд ганцаараа ингээд яваад иж одоо яаж болно гэдэг дээр л санал нийлүүлэх гээд байгаа үстэй л гэж би ойлгоод байна штэ. Яг зүгээр одоо би ингэх гээд байна. Энэ үгийг байгаа штэ. За. Шоо сайхнанд очиод хэлүүл сайхнаа яаж хүлээж авах вэ? Зүгээр хэдүүл араа өөр юм байна. Онцгүй шүү. Онцгүй байх уу сайхан. Яг наад чинь бол онцгүй байгаа шүү дээ.
Онцгой байгаа шүү дээ. Харин мэдгүй цагна одоо өөрөө комент бичээрэй. Чиний дугаар сэдв явсаар өрн сөөрлөө. Хэр нь өдрөө сайхнаад Одоо надад онцгой санагдаж байгаа байхгүй юу? Сайхныг оронд бий вэ? онцгой санагдаж байна. Тий. Угаасаа л олдохгүй байх чинь ч юм уу эсвэл ямар зоригтой байж болно? Нэг олдохгүй байж болно. Хоёр би угаасаа хүсэхгүй байж болно шүү. Хүсэхгүй гэж бол одоохон Наад үг чинь тэр хүнд Нэг ерөөсөө удаа- яах вэ? тайхан байж болно гэхгүй. Наад үг чинь ерөөсөө тэр хүнд наалахгүй бол яах юм бэ? Байж болно уу? Гурав дахь нь нэрээ. Байж болно. Яагаад вэ? За одоо сайхна ингэж хэлж байна. Би бол энэ хараа. Би бол хэцүү үлээж аавна гэж. Тий. Хэцүү. Тэгэхээр би ингэх гээд байгаа байхгүй. Одоо энэ үгэн дээр л бид нар тийм үг гэж яваад байгаа. Бэлзэл энийг хэлээл те. Энэ үгийг хэлэх ёстой хүн гэж байна. Хэлэхгүй ёстой хүн гэж байна. Тэгэхээр энэ үгийг заавал бас хэн нэгэнд хэлээд ах нь өөрөө трама авнаа. Магадгүй айлын ганц хүүхэд ингээ өс том болоод бид нар шиг болцсон байлаа гэж бодоход энийг бас хажууд нь хэлэх юм бол тэр хүүхдүүд ч гэсэн бас хүмүүс ч гэсэн бас жоохон эвгүй хүлээж авах магадлалтай байхгүй. За ганц бие хүмүүс бас магадлалтай байх нь. Тэгэхээр ганц бие хүмүүс цаанаас маш олон юм нөхцөл байдал шалтгаануудаас болоод ганц бие явж иж болох юм. Зоолын юм зохицуулах га те. Тэгэхээр энэ хүнийг бас ятгаад ингээд ах нь бол хэрэггүй юм байна. Гэт чи манад л болчихоо ингээд. За сонсогчтой холбогдъё. Байна уу? Өглөөний мэнд. Өглөөний мэнд. За сайхан амарсан уу? Сайхан амарсан уу? Сайхан амарсан. Хинтээ холбогдсон бэ? Инхүү шүү. Зулаатай. Үгүй инхүүш биш. Оо, За зулаа. сайн байна уу зулаа? Байна уу? Ааха. Энэ хоёр залуу маань энэ үгэн дээр бүр Хоорондоо хоорондоо хэрүүл болоод хэрэлдээд энэ өрөөнд дотор бөө юм болж байна. Тэгэхээр бүсгүйхэн орж ирсэн байна. Өөрийнхөө өнцгөөс бас энэ үгийг тайлбарлаж ярилцах хаа гэж бодож байна. Ганц мод гал болдоггүй, ганц хүн айл болдоггүй гэдэг үгэн дээр ер нь хэр ашиглагддаг вэ? Энэ үгний талаар ер нь юу гэж боддог вэ? Нөгөө сая маргалдаад ахыг ингээл өмнө өөрийгөө нэг 25 6 настай бодож исэн бодлоо хэлье гэж бол ороод ирсэн. Өөднөөс яг ганц мод гал болдгоо ганц хүн айл болдгоо гэдэг чинь үгийн хувьд бол үгийн утгын хувьд бол яг үнэн л үг хийн гэсэн хүлээн зөвшөөрөл байна. Нэ тийм. Ганц хүмүүдээ айлшгүй. Тэгээ би нэг 25 6 настай үедээ бол тэгж боддог л байсан. Нэг ухаантай залуу ч юм уу эсвэл амар тасарсан царайлаг залуусны ганц хүүхэдтэй болол тэгэл ганц хүүхдээ өөрөө өсгөөл заавал хүнтэй суухалгүйгээр яг ажлын хувьд карьераа хөөгөөд ч юм уу эмэгтэйний тэгэл амьдрах боломжтой гэж харж ирсэн байхгүй юу? Ер нь одоо бол ирсэн хоёр хүүхэдтэй л дээ. Гэтэ ер нь тэр бодолтойгоо бас нэлээд удаан явсан юм аа. Яг тохирох хүнтэйгээ таартлаач гэх юм уу? Тэгээд тийм өнцгөөс хараад яг ажилтаа амар дуртай хүн байж болно шүү дээ. Ерөөсөө ингээд өөр бусад хүн цаг зарцуулах завгүй зөвхөн өөртөө ингээд чөлөө цагаа өөртөө зарцуулна. Эсвэл одоо гаргасан хүүхэдтэй ч юм уу зарцуулаад тэгэл зөвхөн ажиллаа хөөгөөд одоо заавал би орой хараад хоолыг шаардлагагүй заавал хуцаа угаагаа гэрээ төлөх. Шаардлагагүйгээ бодоод явж исэн байхгүй юу? Тэгээд тэгэхээр нөгөө ингээд ажлын хувьд ингээд карьер өсөд байгаа ч гэсэн яг амьдралын хувьд ингээд нөгөө хүн чинь хүнээр хайрлуулах хэрэгтэй юм байна. За ер нь Хэрэгцээ байна тий. Тэгэхээр ингээд тийм хэрэгтэй гараад ингээд ганцаараа хинээч одоо жишээлбэл би ингээд тухайн үед бол хүүхдгүй мөртлөө тэгж бодож байсан шүү дээ. Тэгээд хүнээр хайрлуулахгүйгээр ингээд найз нөхдөд ингээд хараад ангууч хоёр биенээ халамжлал, хайрлал тэгэл дундаа ингээд хүүхд гаргаал өсгөөл хөтлөөл хүүхдийнхаа тухай ярьсан ч ингээд хоёулангийнх нь нүдэн гэрэлтэл тэгээд ангууд өөрөө ирэхгүй ингээд нэрээ би чи ингээд хайрлагдах хэрэгтэй хүн штэ би бас хин нэг хайрлах хэрэгтэй ингээд хайртай хүмүүс хоорондоо суугаад халуун дулаан гэр бүл үүсгэх юм чинь аж аргалтай гэдэм бэ ер нь заавал тэр хүүхдээ нэг өөрийнхөө нөгөө ийм ажлын төлөө би ганцаараа хүнтэй сууж ингээд эртөө хүнд зарцуулах цаг байхгүй хүүхдээ ганцаараа чадах юм шүү дээ мөнгө бодоод яваад гэтэл миний хүүхд ч гэсэн халуун дулаан эцэг ихтэй бүрэн гэр бүлтэй өсөх ёстой бидтэй тэгэхээр би ингээд ганц би явж болохгүй юм байна хэрвээ үнэхээр ганц би зөвхөн ингээд ажил амьдралаа би болж байна би сайхан байна гэдэг өстой жинхэнэ жоохон хүүтэндүүл хүн бах харин тэгэж шүү дээ хайр хатамж мэдгүй ингээд ганцаараа амьдрын тэгэхээр одоо байгаа ганцаараа амьдрыг гэдэг хүмүүс гисэн бодолтой хүмүүс үнэхээр чин сэтгэлээсээ хайртай хүн гарч ирж юм уу хин нэг ядаж өрөөсөө хайр байж болно шүү дээ өөрөө хайрлаад өгөө нь хайрлахгүй тоохгүй байж болно шүү дээ тийм хайр сэтгэл мэдрээд ирүүл бол тэгж бодохгүй л баг
Тэр яа тэгээд нийтлэг ба? гэрлэхэд баг. Ер нь нийтлэгээрээ л тийм байх гэж юу? Тийм нийтлэгээрээ л ер нь л хүн төрөлхтөн хүн л юм чинь бас хайр ямар нэгэн эцэгхийн хайраас дараа нэг нөхрийн ч юм уу төвний хоньчны хайр сэтгэл ажлын мангас байх боломжгүй юу? Одоо зөвхөн ажилласаа ингээ бүх кайф авдаг. Тэр хайрын хэрэгцээ. Зулаа бол хамгийн чухал хэрэгцээг нь олж харсан биш үү? Баярлалаа те. Тэгэнгүүт чинь тийм хайрлуулах хэрэгцээ. Одоо ингээд Европ марууд ингээд 40 хүртэл ингээд ганц би байгаад 45 настай мөртлөө манай найз залуу гэж байгаа найз хүүхэн байгаа хгүй наа. Тэгжээ гэсэн тийш ингээд ганц би өөрийнхөө ажиллаа хийгээл амар ажлын мангас амьдраад байгаа ч гэсэн найз залуу байгаад байгаа хгүй. Яг нэг гэрт орж гэр бүл болоогүй гэсэн. Тэр хүнд бол хайрлуулах хэрэгцээ хүн төрөлхтөн байгаа хүн гэж төрсөх байдаг л. Бас л нэр гэр бүтэл болох нь ер нь зөв. Тэгэл ханинда зүтгэн ханинда гэр бүл гэдэг чинь нэг зорилгын төлөө ганцаараа яаснаас хамаагүй хуурттай шүү дээ. Тэгээд бас тий. Гэхдээ зулаа нэг юм байх уу? Одоо нэг юм гэр бүлтэй болцсон гэдэг байгаа мөртлөө гэр бүлдээ ерөөсө цаг зарцуулдагчгүй нэг тийм нэг юм юунууд байдаг штэ. Зөвхөн ажил даал ингээд зарцуулдаг. Нэг тийм хүмүүст одоо баг гэрлэх хэрэг байсан юм уу гэж хэлэх хэрэгтэй. Хэлчүүл яад ирнэ. Яг гоо гэхдээ тэг чинь бас өрөөсгөлдөө үнэхээр ганцаараа зүтгээд ч юм уу өөрөө ингээд нөгөө үедээ сайхан амьдруулахын тулд ялангуяа залуучууд 2-3 ажил хийгээл одоо орчин үед чинь тэгж байгаа хүмүүс бас байгаа штэ. Тэгэхээр гаргая гэж одоохондоо цаг зав байхгүй. Би одоо тэтгэврт гарах наснасаа өмнө сайн хөдөлмөрлөөд авъя. Тэгээ нэг 55 нас, эмэгтэй 55, ихтэй 60 хүрээд нэг хөлөөд тэгээд дөрөвхтийнхээ хажууд сууя гэж бодоод зүтгэж байгаа хүмүүс байгаа л бахалтай. Тэгэхээр миний бодлоор бол хитрхийн харамсалтай л байгаа. Тэгээд одоо яалтай илээ амьдрал юм байгаа сууш гэж. Үнэ. За баярлалаа зулаа. За хамгийн чухал зүйлийг хэлж өгсөнд баярлалаа, тийм ээ. За баярлалаа, өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За тагвар баярлалаа. За баярлалаа. Тэгээ ер нь бол саний зулаагаас бол сонслоо штэ. Хайрын хэрэгцээ, хайрлуулах, өөрөө хайрлах энэ хэрэгцээ чинь хүнд өөрөө аз жаргалыг өгч яадаг юм а. Энэ хэрэгцээ хэрэгтэй учраас хүн яалчгүй нэг ханижл те. Ер нь янз янзын зүйлтэй болох нь өөрөө цаанаасаа хуулиараа батлагдаад хүн ганцаараа байх нь сайн биш. Байгалийн жамл юм да. Тэ. Ганцаараа сайхан зүйл байв шиг. Ингээд хүн ер нь эрэгтэй эмэгтэйгээрээ бий болсон юм түүх байгаа штэ тийм ээ. За дараагийн сонсогчтой холбогдъё. Бараг сүүлийн сонсогч байх. Байна уу? Байна уу? За сайн байна уу? Атгаа хөгжмийнхэн дууг багсгаж агаад яриараа цаана цуураатай дээ шүү. Яа. Тэгтээ хуцаар ингээ яриа сонсохоор айгүй юу юм бэл шүү. Тийм байна уу? Ярихаар. Сайхан амарсан уу? Байна. Ааха. За ганц хүн айл болохгүй, ганц мод гал болохгүй л гэдэг нь юу гэж бодож байна? За ганц би төлөвлөлөө л таа. Ганц үеийн төлөвлөл. За гоё. Би энэ ослон дээр өгнөд бол хасасаа гэсэн байгаа л та. Энэ ослон дээр яагаад гэвэл энэ ослонд одоо хасаа амьдрах ослонтой сүгэлтэй. Тэгээ ганц хүн айл болохгүй гэдэг нь болохоор яагаад гэвэл нэг энэ хүн шиг ганцаараа биш. Гэт одоо хасаа олно. Тэр хэрэгтэл амьдралыг үүсгэнэ, айл үүсгэнэ гэдгийг ярих гадагш байна. Ганц хийгээд чинь болохоор нөгөө ганц хийдэг болохоор айл болохгүй гэдэг нь ерөөсөө л энэ хүн чинь ганцаараа гэсэн зарим бодол байгаа. За үнэхээр хүн олдохгүй нэг л олдохгүй ш олдно. Тэрийг олж харахгүй байгаа байхгүй юу? Хамгийн гол. Олоод харчих юм бол өөрчлөгдөх гээд дээ шүү дээ. Олоод чихэн зөвхөндөө одоо хин нэгэнд одоо өстой нэг зулагийн хэлдгээр хайлуулах хэрэгтэй, хайрыг мэдэх хэрэгтэй, хүүхдээ өсгөх хэрэгтэй, тариалаа өгөх хэрэгтэй. Тэгшээ юунэ амьдрал гэдэг чинь бас хосоолын нас. Амьдрах чамтай гэдгийг л энэ ашигнаа болох чинь хососоор амьдрахыг айл болгоно гэж сонж байгаа байхгүй юу? За баярлалаа. Баярлалаа таа. За. Ирсэн комментуудыг хүргэе. Зарим хүний би бүр хоспити болоосоо сүүлийг нь баасан. За. Боломж.
Шинэ жилээр ганцаараа загас шараад вино уугаад он гаргаваа. Гэтэл дараа нь хүмүүстэй ярилцсан чинь нант шиг хүмүүс зөндөө байсан гэсэн байна. За сайхныг тухай ярьж байгаа гэсэн үг. Харин чи сайхныг талаар ярьж байгаа. Ганцхан айл болно шүү дээ. Жишээ нь засаг захиргаа хууль эргэцэн үүднээс бол айл өрх мөн. Харин тэр айл нэг бол асар их хөгжилтэй найр наадамтай эсвэл эрдэс ном буцалсан эрдэм ном буцалсан айлч байж болно. Тэр их найр цэнгэний ганцаарцсандаа зохион байгуулдагч байж болно. Эсрэгээр хос болоод амьдрахад сэтгэл зүйн хувьд болоогүй гэж бодоод явдагч байж болно. Гол нь айл гэдэг нь юу вэ гэдгээс л хамаарна. Бие даасан аюулгүй тэр орчин л байхгүй юу? Жишээ нь минийхээр унтахад хамгийн тухтай ор бол миний өөрийн ор гих мэт гэсэн байна. За гих мэт. Хөөе, хоёроос нэг юм гэлс асуучаад дуусгах гэхүү. Үгүй. Очихсгүй дээ. Ер нь ингэж дуусгах. Ийм бодлого байхгүй юу? За. Тэр бодлоо Өөрийгөө би маш муу хүн гэж боддог заяа. Тийм шүү дээ. Угаасаа би маш муу заяа. Хүн зовоогоод Тий. яг. Оо яг. Би хүн зовоомооргүй байна. Дээрэс нь би хүүхэд өсгөх надад сэтгэл зүүнч оо бэлэм байхгүй би. Наач нөө overthinking гэдэг. Наач хэтэрхий төсөөлөн бодох. Тэгтээ тийм байж болно шүү дээ. Төсөөлөхгүй байгаар. Угаасаа энийг ингээд Overthinking байж болох юм уу? гэж байж болно шүү дээ. Хүн Overthinking байж болно гэж шүү. Сонсож байна уу? одоо намайг хүүхдээ бол гэж болгочихно. Тэнгүүтээ нөгөө хүүхдээ халамжилт, эхнэрээ халамжил гэдэг ийм шаардлага бас дахиад нийгмээс жигэрнэ. болгох чинь гинэ. За энийг ингээд лавшруулаад яриадах юм бол Амар мэдээ ууш ярих тий. гэдэг. Би танд нарийн юм ярина. Энд жаргаж байна. Би маргааш өдөө өншөө нарийн юм ярина. Таач гэсэндээ том өрөөнд ярих бас нэгэн сэдвтэй болсон байхаа гэж бодож Тийм байна. ээ. Баярлалаа. Одоо гал болдоггүй ганцхан айл болдоггүй гэдэг үгсийг өөрсдөөсөө эсвэл хинээс дахиад нэг асуугаад үзээрэй. Радиогийн 3 дугаар студид Эрка очроо заяа найруулагч Мизу ажиллаа. Маргааш уулзлаа төр баяртай. Утгуул. Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л хэлж мэдэхгүй шүү. Тимэти нэрэ тийм те. Ямар ч чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая.